Улсын хурлын гишүүн хууль зүйн сайд тасан энхүү эрийн хэвлэлд өгсөн ярилцлагад улсын хурлын дарга амар баясгал нийцаалт хийж баримтгүйгээр нэр төр таалдаж гүтгсэн явдлыг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэлээ. За адмиралтай холбоотой юм болвол очоод холбоогүй бол очоод тайлбараа яагаад хийгээгүй юм гэж байна. Яг гэвэл би юу ч мэдэхгүй юм чинь. Очоод би ямар тайлбар хийх вэ? Ганцхан мэдэхгүй гэдэг үгийг хэлэх сонирхолтой. За манай дүүг тэр Хасбаатар гэдэг хүнтэй талигаж болсон хүнтэй хамтарсан сайт майт гэж огт тим юм байх. Манай гэр бүл тэр хүнтэй уулзах нь битгийгэл тэр хүний нэрийг ч мэдэхгүй хэвлэлээс харж байгаа. Харин одоо талигаж болсон хүний ясыг их хөндлөцүүлж явах шиг байна. Тэр үр хүүхдүүдээс нь та нар өөрсдөө холбогдож мэдээлэл авах хэрэгтэй. Болцсошгүй, магадгүй би хардж ийн гэдэг өнцгөр ярьсан хүнийг өгсөд явж байхад чирикийн мур шиг дагаад явж идэг нөхөр жоохон асуудал үүсгээр нь 10 нуруу хутга шаадаг ийм нөхөр хэвлэлээр орж ярьсан нь үнэн гэж ойлгож болохгүй. Энэ бол туйлын үнэн хизээч биш. Чулуун цагт Монгол Ардын намын нарийн бичгийн дарга. Монгол Ардын нам 479 байгууллагын гишүүнтэй өнөөдрийн байдлаар 4 нарийн бичгийн даргатай. Хэрвээ чулуун цагт битээр хамт ажилладаг гэдгээр холбогдож байгаа бол надаас гадна өөр хүмүүс бас давхар холбогдох байх гэж би бас бодож байгаа. Тэр утгаараа одоо адмирал гэдэг компани дээр ямар нэгэн холбоо байхгүй гэдгийг бол аль биесээр би удаадараа хэлж ийсэн. Би өмнө нь засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа энэ адмирал гэдэг компанитай холбогдсон байх үедээ хэвлэлд бас мэдээ өгч ирснийг та бүхэн санаж байгаа. Манай гэр бүл ах トゥ хамаатан садан нэг ширхэгч уулуурхайн бизнес хийдэг үү? Уулуурхай тэр дундаа нүүрс олборлолт, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд одоо хурц нүүрс хутгаж олцоогүй гэдгийг би аль биесээр хэлж ийсэн. Би шүүгт хандна. Би хуулийн хэлтийн байгууллагад бүх талаар хандна. Угаасаа ойлгомжтой. Юу болоо гэж хүний амны хэрэгт холбоотой байж болцсохгүй гэсэн нөхцөлийн дараа би дуугаа суугаад ах юм. Бүр шалгуулна тэрийг нь. Яагаад ийм байдал гаргаж ирж ярьж байгааг нь шалгуул.